Статистикийн хорооны авлах статистикч уянга авлагчдаа гал бүрдэхгүй хэлсэн анхны ахмад ажилтан Жамсрынжоо мөн ахмад ажилтан Баасан дөрж ахмад ажилтан Гарма ахмад ажилтан Соломон ахмад ажилтан Давааку ахмад ажилтан Дулма ахмад ажилтан Батбаяг ахмад ажилтан Гүдэрча ахмад ажилтан Мөнх Жаргал ахмад ажилтан Төрөв Жаргал Монгол статистикийн хэлсэн анхны дарга Гүдэрчаага маань үр хөвгтийг төлөөж охин саран туяад үрцгэлжээ. Монгол улсын улсын хурлын гишүүн Ховгийн Мөнхбаатарын бие төлөөлөгч саран гэрлэгч маань хүрэлцээжээ. Монгол улсын ахлах мэргэжилтэн алтан цэцэгээр энэхүү тахимд бүртгэлийн агуулгажээ. За, энгийн урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн үндэсний статистик орооны баг хамт олон за аймаг орнуудын удирдлагууд үе үеийн ахмадууд манай салбарт ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа ажилтан албан хаагчид зочин төлөөлөгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж Монгол улсын статистик албан үүсгэж өссөний түүх 100 жилийн баярын мэндийг дэвшүүлье. За улс орнуудад төр засал бий болсон цагаас эхлэн хүн ам мал эд хөрөнгө тоолж бүртгэх ажил хийгдэж эхэлсэн байдаг. За бидний өв хүннүүнээр хүн малаа тоолж мод хэрчин тэмдэглэж байсан бөгөөд 1247 оны Улаагчин хонжид их Монгол улс даяар хүн амын тооллого хийсэн тухай дүүгэн тэмдэглэн үлдээсэн монголчууд бид бүртгэл тооллого эрт дээр үеэс эхлэн зохион байгуулж явуулдаг байсан нэг нотлохоо юм аа. Харин орчин цагийн статистикийн албан үндсөөр 1924 оны 11-р сарын 11-ний өдөр бүгд найрамд Монгол ард улсын анх дугаар их хурлын 3-р тогтоолоор дотоод яамны тоо бүртгэлийн хилцгийг 6 оны орон тогтоогоор байгуулсан Монгол улсын статистикийн байгууллагын үндсөөр тавигдсан гэж үздэг. Орчин цагийн статистик нийгмийн хөгжлийн ололт амжилт өсөлт бууралтын он цагийн дараалалаар тоон үзүүлэлтээр илэрхийлэлээс гадна түүний зүй тогтол харилцаа хамаарлаг сул шидийн тооцоо хийдэг шинжлэх ухаан болтлоо хөгжөөд байгаа билээ. Бодлого боловсруулагч шийдвэр гаргагч нар ажлаа төлөвлөх төсөлөөр хэрэгжүүлэхэд статистик мэдээлэлгүйгээр сайн төлөвлөгөө боловсруулах зөв сайн шийдвэр гаргах боломжгүй юм аа. Тэртээ 1931 онд улсын баг хурлын шийдвэрээр Хүсэл аймаг байгуулагдсан тоо мэдээлэл нэгтгэн гаргаж 24 сум 439 хоринтой өрхийн за 69 сум 206 хүн автай 1.2 сая гаруй толгой малтай хөрөг зэрэг бүх сумдыг хамруулсан тооллогыг зохион байгуулж байсан түүхтэй. За статистикийн анхны дараагаар Бүдэрча 1960-аас 1965 онд Гэс хотон дэрж 1965-аас 1967 онд Гаон дээр 1967-аас 1970 онд, Мижид дээр 1970-аас 1972 онд, Машмат 1972-аас 1976 онд, Сүхбаатар 1976-аас 1978 онд, энэ Даваагүй 1979 онд, Төр тогтох 1978-аас 1980 онд, Тэрэндэжид 1980-аас 1985 онд, Гармаа 1985-аас 1988 онд, Лачинжи 1988-аас 1995 онд, Бурмаа 1995-аас 1997 онд, Баасан дэрж 1997-аас 2015 онд, Алтанцэцэг 2005-аас 2016 онд, Эрдэнэс 2016-аас 2017 онд, Базар Тамбов 2017-оос одоо хүртэл хилцээ дарганаараа удирдуулсан үеийн албан хаагчид та бүхний одоо сампин тооцоолох машин компьютер таблет хүртэлх ажлын бүтээмжийг нэмэгдүүлж орчин үеийн олон программыг нэвтрүүлэн ашигласан түүх ариун их туршлагаар улс орон аймаг сумынхаа нийгмийн эдийн засгийн үзүүлэлтэд салбар бүрээр тооцоолон гаргаж 100 жилийн түүхийг үзэн түүх болон бишигджээ. Мөн энэ алав үеийн үед Монгол улс шин техник технологи шинжилгээ ухааны аргачлал бүртгэл тооцоолон шийдлүүдийг нэвтрүүлэхэд анхдагч байсаар ирсэн тухайлбал манай улсын анхны тооцоолон бодох төв орнууд нутагт мэдээлэл солилцох анхны дижитал шугам гадаад улстай алсын зайд мэдээлэл солилцох анхны системүүд анхны микрокомпьютер хүн амын автоматжуулсан төв регистрийн сан
төрийн байгууллагуудын анхдагч болж анхны цахим хуудсыг нэвтрүүлсэн зэрэгээр бид бахархаж статистикийн системийг үдирзэгт хүрч хөгжүүлэхэд идэр залуу нас мэдлэг ур чадвар хүч хөдөлмөрөөр зориулсан ахмадууд та бүхэндээ талархал илэрхийлье. Хүсгэл аймгийн статистикийн хэлтсийн үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллаж ирсэн үндэсний статистикийн хороо аймаг өсөн орон нутгийн үеийн удирдлагууд, иргэдийн урлын дарга, засаг дарга нар болон анхан шатны мэдээлэгч иргэн аж ахуй нэгж байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, сумдын үеийн багийн засаг дарга нар, төсөв төрийн сангийн мэргэжлүүд та бүхэндээ талархал илэрхийлье. Хүсгэл аймгийн статистикийн хэлтсийн хамт олон бид ажлын үзүүлэлтээр салбартаа 21 аймагаас 2018 онд 9-р байранд, 2019 онд 7-р байранд, 2020 онд 6-р байранд, за 2021 онд шагналт 3-р байранд шалгарсан амжилттай ажиллаж 100 жилийн ойгоо огтж байна. Мөн 2023 онд Монгол Улсын ерөнхийлөгчөнд дэргэдэх хэлний бодлогын үндсэн зүйлийн нэрмжин шагнал, Хүсгэл аймгийн эхлэлээ эрхэмлэн дээдлэгч түгээнтэл хөрвж байгууллагаар 3 удаа шалгарсан. 2018 онд аймгийн иргэдийн урлын хурал Улаанцангал хорооны шагнал шилдэг сайн дур үйлсэлтэн байгууллага 2019 оны аймгийн эрүүл мэндийн газраас эрүүл мэндийн эрхэмлэгч байгууллага хамт олон зэрэг шагналуудаа шагнагдсан түүхэн амжилтуудтай түүхтэйгээ огтж байна. Манай статистикийн хэлтс болон манай статистикийн хэлтс болон аймаг сумын албан хаагчдаас төрийн дэд хөдөлмөрийн гавьяаны улаан төвийн одон алтан гац одон хөдөлмөрийн үндэт медаль салбарын тэргүүн аймаг сумын тэргүүний ажилтнууд зэрэг олон гавьяа шагналтууд төрөнд гарсан байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн эрхэм зоч төлөөлөгч та бүхэндээ төв 100 жилийн ой баярын мэнд хүргэж хамгийн сайн бүхнийг хүсэн өрөөж баярын үйл ажиллагаа нээснийг мэдгийе. Статистикийн хэлтсийн дарга базар дамуудад баярлалаа. Ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсээрээ. Одоо та бүдэнхээ өмнө өг иж мэдлэгээ дэвшүүлнэ хэмээн Хүсгэл аймгийн засаг даргын орлогч Цэрэнбадмын ганц өгтөнийг өнтгөөрье. За статистикийн алба үүсч өгсөний 100 жилийн өмнө баярын хуралд хүрсэн ирсэн статистикийн салбарын үеийн удирдлагууд, ахмадууд, ажилтан албан хаагчид, сумдын төлөөлөл, за багийн засаг дарга нар, төрийн сангийн мэргэжилтэн, мэдээлэгч байгууллагын төлөөлөл, урилгаар ирсэн зоч төлөөлөгч та бүхэндээ түүх 100 жилийн ойн баярын мэндийг Хүсгэл аймгийн засаг дарга түүний тамгын газрын нэрийн өмнөөс хүргэн мэдчилж байна. Хүсгэл аймгийг 2024-өөс 2028 онд удирдах шинэ баг сонголж томилогдоод 10 хонж байна. Бид бүхэн 2024-өөс 2028 онд хэрэгжүүлэх засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах ажилдаа хамзуу шамлан орсон гэдгээ та бүхэнд бас хэлье. Статистик бол улс орны болон аймаг орон нутгийн эдийн засаг нийгмийн үзүүлэлтүүдийг тоогоор бичиж бодлого шийдвэрүүдийг гаргах хамгийн чухал мэдээлэл байдаг төдийгүй тоон мэдээллийн дүүхэн гол архив их сурвалж болж үлдгээр онцлог юм а. Өмнөх цаг үед мэдээллийг гар бичвэл сангипэн тооны машин ашиглаж боловсруулдаг байсан бол одоо үед орчин цагийн дэвшилт тооны төхөөрөмж програм хангамжийг ашиглан боловсруулж үйл ажиллагаагаа явуулж байна. Албан ёсны статистикийн үйл ажиллагааны ерөнхий загварын дагуу боловсронгуй болгож чанарын удирдлагын тогтолцоог олон улсын сайн жишгт нийцүүлэх ажил статистикийн мэдээлэл цуглуулалтаас тархаалт хөтлөх бүх үе шатыг цахимжуулах, мэдээллийн чанарыг хянах, цахим хяналтын системийг нэвтрүүлсэн байна. Албан ёсны статистикийн үйлдвэрлэлд төрийн мэдээллийн сангуудыг ашиглах, олон хэмжээст өгөгдлийн нэгдсэн сан үүсгэх ажлыг эхлүүлж, статистик, их өгөгдөл, орон зай өгөгдөл зэрэг шинэ мэдээллийн их үүсвэрийг ашиглах, статистикийн системийн байгууллагуудын хүний нөөцийг чадваржуулах,
давтан сурах хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж цахим сургалтын системийг шинээр нэвтрүүлсэн мөн албан ёсны статистикийн үйл ажиллагаанд эрсдлийн удирдлагын тогтолцоо мэдээллийн аюулгүй байдлын менежментийн олон улсын стандартыг нэвтрүүлсэн гэх мэт олон ажлууд нь энэ салбар хурдтай хөгжиж байгаагийн илрэл юм аа. Хөгжлийн дараагийн үе шатаа хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн цахим технологи, хиймэл оюун ухаан суурилсан өгөгдлийн засаглал, эдийн засаг, нийгэм, байгаль орчны цогц мэдээллийн удирдлага, статистикийн чадвараар тэргүүлэх үндэсний институт болох зорилт тавин ажиллаж байна. Эдгээр зорилтыг статистикийн салбарын хамт олон та бүхний мэдлэг туршлага, ур чадвар, хамтын ажиллагааны үр дүнгээр амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт огтхонч эргэлзэхгүй байна. Монгол улсад статистикийн алба системийн хөгжлийн түүхийг бүтээлсэн үе үеийн ахмадууд, ажилтан албан хаагчид хамт олон та бүхэнд дахин талархал илэрхийлж 100 жилийн ам баярын мэндийг дахин үргэж эрүүлэх сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Одоо та бүхэндээ өмнө Хувьсгал аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга халдрын цэн ноёрч таныг хүндэтгэгээрье. За, энэхүү танхимд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид төлөөлөгчид, статистикийн салбарын үе үеийн удирдлагууд, ахмад ажилтнууд, за мөн сумдын төсөв төрийн сангийн мэргэжилтнүүд, сумын багийн засаг дарга нар болон оролцож байгаа нийт хүмүүстээ орчин цагийн статистикийн байгууллага үүсэн байгуулагдсны түүхт 100 жилийн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье. За, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга маань албан томилтоо яваа учраас хурлын даргынхаа мэндчилгээг түүний хурлын ажлын албаныхаа мэндчилгээтэй хамтдаган та бүхэндээ хүргэж байгаадаа баяртай байна. За, Монголын статистик бүртгэлийн түүхийг аваад үзэх юм бол хүнний гүрэн буюу Монголын анхны төр тустай холбоотой олон мянган жилийн түүхтэй ийм түүхэн байгууллага байдаг. Тухайлх юм бол хүннүү гүрний үед манай монголчууд эрс цэргээ хүнээ малаа тоолж эхэлж ирсэн. Энийг бол бүртгэл судалгаа статистикийн анхны түүхээ гэж ингэж их сурвалжуудад тэмдэглэсэн байт юм байна. За, өнөөдөр бид орчин цагийн статистикийн байгууллага үүсэж байгуулагдсан энэ сайхан өдөр амжилт 100 жилийнхээ амжилт ололтыг дүгнэж энэ дээрээс энэхүү салбарыг хөгжүүлэхэд оруулсан түүхэн хувь нэмэр оруулсан эрхмүүдтэйгээ хамтдаа баяраа тэмдэглэж байгаад бас таатай байна. Тэгээд орчин цагийн статистикийн салбарын онцлог, өөрчлөлт, шинжил бол мэдээллийн технологийн энэ хурдтай нийгмийг дагаад хүмүүсийн эрэлт хэрэгцээг дагаад маш их шинжлэгдэж өөрчлөгдсөнийг сая дурдсан эрхмүүдийн өвөнд бол гарлаа. Одоо цаасаар сампинаар хийдэг байсан бол одоо бид нар мэдээллийн технологи, инновац, шин техник технологийн дэвшил, хиймэл оюун ухааныг ашиглаж одоо их өгөгдөл дата ярьдаг болсон. Хамгийн гол нь одоо статистикийн хил, статистикийн боловсролыг эзэмших нь хүн бүрийн одоо чухал ур чадварын нэг байх ёстой. Ялангуяа төрийн албан хаагчид тэр дундаа шийдвэр гаргаж бодлого боловсруулж байгаа хүмүүс бол статистикийн боловсролыг бол эзэмших нь бол нэг номерын одоо тэргүүн тавигдж байгаа ийм ур чадвар болж байгаа гэж ингэж ойлгож байгаа. Тийм учраас энэхүү танхимд хорон цугулсан та бидний гаргаж байгаа энэ статистик өгөгдөл мэдээлэл маань чанартай байх, найдвартай байх, энэхүү мэдээллийг солилцох, дамжуулах, хувиргах, ашиглах энэ үйлстэй бол бас бид хамтын одоо цаашдын төлөвлөлтөөр илүү дэвшил гарган ажиллана гэж ингэж найдаж байна. Ингээд энэхүү танхимд хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярын мэндчилгээг дахин дэвшүүлээд эрүүлийн саруул сайхан бүхнийг хүсэн өрөөё. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга цэн ноёрч танд баярлалаа. Одоо та бүхэндээ өмнө мэдлэгээ дэвшүүлж үг хэлнүү хэмээн улсын хурлын гишүүн Лавгийн Мөнхбаатарын Хувьсгал аймаг дахь төлөөлөгч Саран гэрэл таныг хүндэтгэгээрье. Энэ танхимд хорон цугласан үе үеийн статистикийн салбарын удирдлага, ажилтан албан хаагчид, ахмад буурлууд, аймаг сумдын удирдлагын төлөөлөл, эрхэм зочид төлөөлөгчид та бүхэндээ Монгол улсад орчин цагийн статистикийн алба үүсч хөгжсөний түүхт 100 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Статистикийн салбарын ажилтан албан хаагчид нь статистикийн шинжилх ухаанд тулгуурсан тодорхой аргачлал, арга зүйд үндэслэн статистик мэдээлэл боловсруулж төр засаг иргэдэд бодит мэдээлэл судалгаа түгээж улс орны нийгэм эдийн засгийн нөхцөл байдлыг бодитоор үнэлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэдэг хүмүүс билээ. Мөн энэхүү мэдээлэл судалгааг анхан шатндаа буюу багийн түвшинд айл өрхүүдээр явж ард иргэдтэйгээ нүүр тулан уулзаж мэдээлэл цуглуулдаг хүмүүс бол багийн засаг дарга нар юм аа. Түүхт энэ хүү баярын өдөр та бүхнийхээ энэ хүү нийгэм эдийн засаг хөгжлийн улс орныхоо хөгжилд оруулсан түүхэн хувь нэмрийг өнөөдрөөр үнэлж түүхт 100 жилийн агаас тэмдэглэж байгааг онцлон хэлэхэд таатай байна. Миний бие өөрийн санаачлагаар аймаг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлж буй олон төсөл хөтөлбөрүүдийн маань нэг бол төрийн үйлчлэгийг дэмжих хөтөлбөр. Төрийн үйлчлэгийг дэмжих хөтөлбөрт маань Сумдын засаг даргын хамгаалын газар иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажилтан албан хаагчдаа зориулан тэдэнд шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, автомашин зэрэг зүйлээр энэхүү хөтөлбөрөө бас үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа. Тэр дундаа багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр гэж сүүлийн жилүүдэд хэрэгжиж байгаа хөтөлбөрт маань багийн засаг дарга нар маань орж байгаа. Багийн засаг дарга нарын энэхүү хөтөлбөрт багийн засаг дарга нарыг унаажуулах, багийн эмчнэрийг унаажуулах мотоциклаар хангагдж байгаа. За мөн төрийн албан хаагчид маань нэг шаардлагатай байгаа суурин болон зөөврийн компьютер тодорхой шаардлагатай техник хэрэгслүүдээр хангаж энэ хөтөлбөр маань жил бүр үе шаттайгаар амжилттай хэрэгжиж байна. Ингээд та бүхнийхээ ажил амьдралд аз жаргал, эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Та бүхэн түүхт 100 жилийн баяраа өргөн дэлгэр сайхан тэмдэглэн өнгөрүүлээрэй. Улсын хурлын гишүүн Монгол Ардын намын бүлгийн дарга Лавгийн Мөнхбаатар баярлалаа та бүхэндээ. Баярын хурал дээр мэдлэгээ дэвшүүлж өг хөлнөг хэмээн статистикийн хэлтсийн анхны ажилтан Ахмад өнөөдгөө 98 насыг зоголж байгаа Жамсрамж байгаагаа хүндэтгэн өрье. Статистикийн өчигчний 100 жилийн баярын хуралд орж байгаа их хүндэт та бүхэн ажилтан амжилт амьдралд энэ хорвоогийн хамгийн сайхан бүхэн мөнхөд орж байхын үлжижээр дэвшүүлж 100 жилийн баярынхаа халуун дэвшүүлье. Тавчдын байгууллагын ажиллахын өмнө Улаанбаатар хотод бүдэр шалын төвийн системийн автомат хийж 18 аймаг Улаанбаатарын 8 арчил бүдэр шалын төвийн 27 газрын тайлан балансыг хүлээн авч шалгаж засаг талрууж нэгдсэн малаас гаргаж улсын төлөө амс сангийн яам Монгол банкнд нэг хувийг өгч Монгол банкнд хөдөлгөөний байгууллагын авсан зээлийн ашиглалт төлөлт үлдэгдлийг баталгаажуулж Монголын үйлдвэрчдийн төвийн сүүлгэнтэй үйлдвэрчдийн байгууллагын тайлбарын хугацаанд хийсэн ажил болгосон салхиас болгосон шийтгэл төлөвлөрүүдийг тооцож ахтгарах зэрэг ажлуудыг хийж байгаа энд Өсгөл аймагт шилжиж ирсэн. За Өсгөл аймагт ирээд Өсгөл аймгийн захиргаанаар ирж бага дарагтаа уулзаж энд ажил харуулад энэ аймгийн төвчгийн төвчийг байгуулахад төвчгийн төвчнөө дараагаар бүдэрхчээ мэр юу ахлагын дэвшэр би замана даваасрын шагдар гасгах мэтгэл 6 хүн байж одоо анхны төвчгийн ажлыг хийж эхэлсэн. За энэс хойш манай юу төвчгийн байгууллага үүсэж өгснөөс хойш жил болгон сайжирч одоо сүүлийн үед орчин үеийн техник төвний ашиглан шинэ ухаан дэстэй төвчлийн бүх мэдээллийг дамжуулж юу болж улам хөгжиж дэвшиж ирлээ. Одоо цаашдаа улам их амжилт гаргаж сайн ажиллаж шинэ зүйлүүдийг ажилдаа
нэвтрүүлгийг хурал төгсөж яваа нийт тоор тийм байгууллага ажилтнуудаа бүрэлдэе. аймгийн төвийн байрлалын ангийг барилга хонтоор олгож аймагт байгаа бүх ангуудыг аймагт нэвтрүүлж аймгийн барилгын хонтоор бий болгох үед тэрний эдийн засгийн нэгтэн бодох хийх олдохгүй аймагт барилгын яамна сайд ирж энд байж намаг улсуудын дундаа шалгаруулж авч барилгын ерөнхий нэгтэн бодох нэгдэж ажиллаж хойдон жил 3 сард барилгын орлоготоор бол тэр шигтэй барилгад үргэлжлүүлэн ажиллаж 이제 메트로пол리탄 할기고도 들어오고 사. 자 이거지 내서 저도지 오른 어떻게 배고프다 했죠. баярлалаа ингээд 98 настай энэ байгууллагыг би маш их азтай байгууллага гэж бодож байна. Яагаад гэвэл амьд түүхэн яг ингээд хажууд нь одоо бүр энэ дээр ингээд 1960 оны 6 сарын 26-ны өдөр ингээд тушаал нь гараад одоо энэ манай аймгийн архивд бүр ингээд байж байгаа амьд түүхтэйгээ хамт 100 жилийн тэмдэглэн гэдэг бол нэр үнэхээр ховор тохиолдол. Энэ азтай статистикийн хамт олондоо дахин баяр хүргье. За тэгэлгүй Өсгөл аймгийн статистикийн хэлтсийн хамгийн анхны ажилтан өдгөө 98 насыг зоглож байгаа Жамсран жугуудаа эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За одоо та бүдгийн өмнө хинжлэгээ дэвшүүлж үг хэлнүг хэмээн залуу үеийн төлөөлөл болгож Өсгөл аймгийн Шинэдэр сумын Баян зүрх 3 дугаар багийн засаг дарга Дашачир дүүгээ мэдлэгээ дэвшүүлж үг хэлнүг хэмээн өрья. За сайн бацгаана уу. Статистикийн байгууллагын үеийн удирдлагууд багийн засаг дарга нар төсөв төрийн сангийн мэрэгчлэтнүүд энэ төрөлцсөн ирсэн та бүхэндээ орчин цагийн статистикийн байгууллага үүсч өгсөний түүхт 100 жилийн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье. За ингээд та бүхэн маань энэхүү 100 жилийн баярын үйл ажиллагаагаа өргөн дэлгэр сайхан тэмдэглэн өнгөрүүлээрэ. Та бүхэндээ аз жаргал эрүүлэх энэ орчлонгийн хамгийн сайн сайхан бүхний дээдийг хүсэн өрөөё. Баярлалаа та бүхэнд. За баярлалаа Дашачиртай ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсээрээ. Одоо та бүхэн өмнө Өсгөл аймгийн статистикийн хэлтсийн ахлах мэрэгжилтэн Томон хуугийн алтан цэцэг таныг баярын мэдлэгээ дэвшүүлж үг хэлнэв байна. Хүндэтгэе өрья. За та бүхэндээ манай айн баярын хуралд хүрэлцэн ирсэн сумдын төрийн сангийн мэрэгжилтэн багийн засаг дарга статистикийн салбарын ахмад ажилтан үндэсний статистикийн хорооны төлөөлөл уянга лувсан мөнхцөл их жаргал аймаг орон нутгийн удирдлагууд хэвлэлийн төлөөлөгчид та бүхэндээ маш их баярлалаа. За манай би одоо 1996 онд Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургуулийг статистикч эдийн засгч мэрэгчлэр төгсөөд одоо энэ хэлтэст 28 дахь жилдээ ажиллаж байна. Тэрнээс хойш одоо энэ хэлтэст мэрэгчлэн, нягтлан, ахлах мэрэгчлэн, хэлцийн дарга гэд бүхэл ажлыг хийж байна. Тэгээ бас хүн ам, барилга, тээвэр холбоо, хөдөө аж ахуй гэд тэр дундаа хөдөө аж ахуйн салбарыг 1999 оноос одоо хүртэл ингээд хариуцсан ажиллаж байгаа. За би бол энэ мэрэгчлэлтэй маш их хайртай учраас ингээд тасралтгүйгээр өдөө болтол ингээд ажиллаж байгаа. Манай хэлтсэд бол ингээд орсон хүмүүс одоо манай ажилчид хэлтсэд ингээд орсон хүмүүс бол манай хэлтсээс дандаа дэвшин дээршилж мэдлэг оюунаа тэлж ингэж дараагийнхаа ажилд шилждэг. Тэгэхээр манай
хилцс болол хүмүүсийг боловсруулж сургаж мэдлэгийг нь өргөтгөж тэгж байдаг тийм хилцс байгаамаа, газар байгаамаа. Тэгээд та бүхэндээ статистикийн алба үүсэн хөгжсөний 100 жилийн баярын мэндийг дахин хүргэе. 100 жилийнхаа баярыг сайхан тэмдэглэцгээгээрэй. За, хэлцээ ахлах мэргэжилтэн алтан цэцэг танд маш их баярлалаа. Ажлын амжилт сайн сайхныг өгсгөөрөө. Монгол улсад статистикийн салбар өсөж өгснээ түүх 100 жилийн өнөөдөр бүрэн хотноо бүрэнчүүдтэйгээ 23 сум нэг тосхон бүх багийн засаг дарганаар төрийн сангийн мэргэжилтэнгүүд хүндэс та бүхэндээ энэ сайхан өдөр баяраа тэмдэглэж байна. Ингээд энэ 100 жилийн үеэр эрхэм хүндтэй шагналаар шагнагдсан эрхмүүдээ шагналыг гардуулж баяр хүргэхэд бэлэн боллоо. Дарьсран огтой баасан дэрж таныг төр нийгэм ийм салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшилд оруулж байгаа таны хөдөлмөр бүтээлийг өндрөөр үнэлж засаг даргын 2024 оны 11-р сарын 13-ны өдрийн 359-р тооц захирамжаар аймгийн тэргүүний ажилтан тэмдгээр шагнаж өнөөлөх болов. Хувьсгал аймгийн засаг дарга Ил Төмөр Баатар гэжээ. Эрхэм хүндтэй шагналаа гарч авах хэмээн хилцсэн ахмад ажилтан Дарьсран огтой баасан дөрж таныг хүндэтгэн өрье. Өнөөдөр эрхэм хүндэт Төмөнхөө огтой алтан цэцэг таныг Хувьсгал аймгийн төр нийгэм эдийн засгийг хөгжүүлэхэд ур бүтээлтэй ажилласныг тань өндрөөр үнэлж аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2024 оны 11-р сарын 19-ний өдрийн 112 дугаар захирамжаар Хувьсгал од медалаар шагнаж өнөөлөх болов. Хувьсгал аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Төрөвдөрж гэжээ. Хувьсгал аймгийн статистикийн хэлтсийн ахлах мэргэжилтэн алтан цэцэг таныг эрхэм хүндтэй шагналаа гарч авах хүнээ хүндэтгэн өрье. Эрхэм хүндэт Содмон огтой ариуна таныг статистик бүртгэлийг хөгжүүлэхэд оруулсан хувь тавиланыг чинь өндрөөр үнэлж үндэсний статистикийн салбарын дээд шагнал бүртгэл статистикийн тэргүүний ажилтан тод тэмдгээр шагнаж өнөөлөх болов. Үндэсний статистикийн хорон дарга Баттаваа гэжээ. Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан цол тэмдгээр Шамин сүрэн огтой цолгон таашаагчээ. Таныг эрхэм хүндтэй шагналаа гарч авах хэмээн хүндэтгэв. Замун хөгжүүлэх бүртгэл статистикийн тэргүүний ажилтан тол тэмдгээр хөрөл чулуун огтой цэрэн манчиг даалаг гэжээ. Таныг эрхэм хүндтэй шагналаа гарч авах хэмээн хүндэтгэв. Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шаруу огтой жамсрамжуу таашааг гэжээ. Таныг эрхэм хүндтэй шагналаа гарч авах хэмээн хүндэтгэв. Эрхэм хүндэт Дамсран огтой энэ хоёр таныг бүртгэл статистикийн тэргүүний ажилтан тол тэмдгээр шагнагдсан тул шагнаж өнөөлөх авах үндэсний статистикийн хорон дарга Баттаваа гэжээ. Эрхэм хүндэт шаруу огтой жамсрамжуу таныг Монгол улсад статистикийн алба үүсч байгуулагдсны төв 100 жилийн хүндэт тэмдгээр шагнаж өнөөлөх болов. Үндэсний статистикийн хорон дарга Баттаваа гэжээ. Монгол улсад статистикийн салбар үүсч өгсөний төв 100 жилийн хүндэт тэмдгээр Шамин сүрэн огтой цолгон таашаагчээ. Таныг эрхэм хүндтэй шагналаа гарч авах хэмээн хүндэтгэв. Монгол статистикийн салбарт бас ажиллаж байсан оргил ах маань ирсэн байна. За эрхэм хүндтэй шагналыг гарч авах хэмээн хүндэтгэв. Эрхэм хүндэт даш тогтох огтой дамжин аргачаа таныг статистикийн алба үүсгэн байгуулагчдыг тогтолцоог технологиг боловсронгүй болгох мэдээллийн тайлангийг өмнө зөв бодит байдлыг хангах
оруулсан хөв нэмрийг чинүүнэлд үндэсний статистикийн хорон хүндэс жуух хүчгээр шагналаа. Үндэсний статистикийн хорон дарга Баттава гэжээ. Төмөн нэмэр логтой Болдбаатар даашигнажээ. Таныг эрхэм үндэтэй шагналаа гарч байгаа хэмээн хүндэтгэе өрье. Энэ эрхэм үндэтэй шагналыг гартуулсан аймаг орон нутгийн төлөөллүүд та бүхэндээ маш их баярлалаа. Ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсээрээ. Өнийгэр ертөнцийн дээр хөнхийн мөрөг хотоо дэлгэрхэн мөрнийхөө дэлгүүхэн хөвөөд шилтэн шиг чигтээ чимэг шиг гялалзуулсан гялтагнуулсан аймгийн минь алдар суу оршлон хөвсгөл оргилон бүрэн хаан урсгалон дэлгэр мөрөн оюнгон дэлтэй зэгрээ. Сайн байцгаана уу эрхэм хүндэт очидоо эрхэм хүндэт ноёд хадагтай нараа эрхэм тав хүндээ 17 дугаар жирны модон дуужилын өвлийн тэрүүн сарын хүүжидийн 23-ны бэлэг сайн өдрийн энэ гэгээ үчи мэдээ өргөн дэвшүүлж мэдэж байна. Монгол улсад үндэсний статистикийн салбар үүсч өгсөний түүхтэд 100 жилийн ог хамтдаа бүтээлж байгаа эрхэм нөхөд тав хүндээ түүхэд 100 жилийн өнгө хадуу мэндийг өргөн дэвшүүлье. Хангалугай мөрөндөө тахтар ухтагийн өрөөнөөс хатар заны хатираатай Монгол ширийн даваа хүртэл харуу дуран хан нутаг долонгөрөж нётгоос хойд төмний хошуу хатсан зоолтын даваа хүртэл хамаг Монгол орны энэ хоймэр сайхан нутаг хөвсгөлийн сингэрэг згаар уршилдгийн хоймэр сайхан нутгийн химэр дагзам олны хүммад хүн антны мандайд болсон хамгийн хүндэтэй эрхмүүд маань энэ гэгэн үдэш энэ гөрөөлтөө үдэш энэ сайхан өргөд барихын хурамчуулж 100 жилийнхаа ойн баярыг хамтдаа хадуун дулаан амбулэрэг нэгэр сайхан тэмдэглэхээр хүрсэн иржээ. Ингээд үеийн ахмадууд одоо ажилдж байгаа эрхэмсэг таахынтай дахин Монгол улсад статистикийн салбар үүсгэжсэн өгт 100 жилийн ойн баярын мэдээг өргөн дэвшүүлж баяр хүргэе. Ингээд энэ сайхан орон хөтгөлийн арга хэмжээг албан ёсоор нээж өгүүлж анхны ерөөлийн хомдгийг өргүүлүүлэх мэн Хөвсгөл аймгийн статистикийн хэлтсийн дарга ноён Базар Дамбуу таныг их өндөглөлийн хоймроо өрн залъя. За, тооны ухаанаар төрийн үйл хэргийг бүтээх энэ хариуцлагатай үйл хэргийг статистикийн хэлтсийн үе үеийн албан хаагчид за мөн ахмадууд за бидний урилгыг бүтээн авч хүрэлцэн ирсэн хүндэт зоч төлөөлөгчид хэвлэл мэдээллийн байгууллагууд үндэсний статистикийн хорооны удирдлага баг хамтлагны төлөөлөл аймаг орон нутгийн удирдлагууд энд хүрэлцэн бүх хүмүүстээ энэ сайхан үеийн мэндийг өргөн дэвшүүлж статистикийн Монгол улс орчин цагийн статистикийн алба үүсгэн байгуулалтын түүхт 100 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлж мэдчилж байна. Статистикийн байгууллагыг бид бүхэн бүрэн бүтэн очих газраа очиход ийм бүрэн бүтэн болсон машин байж ирж амжилттай зорчдог шиг та бүхэнгүйгээр статистикийн байгууллагыг төсөөлөхгүй юм аа. Тийм учраас та бүхэн бол тэрхүү автомашины бүх нэгэн эдис бүх одоо техник тоо төхөөрөмжөөр бол бүх эдисүүд нэмаа гэж хэлмээр байна. Ингээд өрх аж ахуйн нэгж мэдээлэгч байгууллагуудаасаа мэдээлэл цуглуулах энэ хүндтэй хариуцлагатай ажлыг чин сэтгэлээсээ эрхлэн явуулдаг та бүхэндээ баярлалаа гэж хэлье. Тэртээ он жилүүдэд самбыг ашиглаж, гар бичвэр ашиглаж статистикийн тоо мэдээллийн үйл хэргийг хөтлөн явуулдаг байсан бол орчин цагт
техник технологийн дэвшилт, тоног төхөөрөмж, таблет, компьютер, орчин үеийн шин шийдэлт, програм тоног төхөөрөмжүүдийг ашигладаг болсон энэ цаг үед та бүхэнтэйгээ мөр зэрэгцэн хамтран ажиллаж байгаадаа туйлын их бахархдаг. Ингээд статистик хөгжөлтөдлөгч хүчмаа та бүхэндээ түүх 100 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлээд за энэхүү хундгаа бүгдээрээ босоод хамтдаа тогтооё. Баяр хүргье. Юу шингэсэн энэ сайхан гундрыг эрхэм даахмын хүндэтгэлийн суудасан үндэж аз жаргалын амжилт хүсээлийн тэрлэгсийг дүүрэн оршиж алгандан дүүрэн барьно. Эмээ бүжигдэл хийм намгадан байг хүн зон намгадан байг хүртэж буй та хүний минь би амгалан байг болтугай. Монголсод статистик салбарт зөвсний 100 жилийн ог бие биедээ өргөн дэвшүүлж энэ сайхан эхний ерөөлийн сайхан хонгаад хамтдаа өргөж ажил амьдрал эрүүлэн сайн сайхан байхын үлзий бэлэгтэй сайхан өрөөлийг өөдөөд нь өргөн дэвшүүлэн барья. Баяр хүргье хөө эрхэм таавдын энэ сайхан баярын чиг он бүтээлэрийн ядаад хөргөрсөн ирсэн Ортын дуучин Нямбат Марин Хоорч Насан бат нарын уран бүтээлийг хамтаар хүндэт байна. баярлалаа. Одоо энэ хүндэтгэлийн хоймроо өнөөдөр хүрэлцэн ирсэн байгаа хурцуулсан эрхэм олон зочдод баярын мэдэж илгээ дэвшүүлж өгөх нөхрийн статистикийн салбарын ахмад ажилтан баасан дөржлөнийг
хүнд дэлгүүрье. За Монгол улсад орчин цагийн статистикийн алба байгуулалтын 100 жилийн тохиолдуулан за анхан шатны статистик бүртгэлийн мэдээллийг хангагч багийн дарга нар, сумын төрийн сангийн ажилтнууд, за аж ахуй нэгж байгууллагын анхан шатны ажилтнууд, за үе үеийн статистикчид хамтдаа чин сэтгэлийн халуун баярыг хүргэж сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. За залуу үедээ захирал шинэ цагт статистикийн алба бол улам техник технологи хөгжиж, за энэ үндсэн дээр их хөгжихгүй гэдэг үзүүлэлтийн дэлгэрэнгүй үзүүлэлтээс бүх зүйл шалтгааллах болсныг анхааруулж та бүхэн статистик мэдээлэл орчин үеийн шинэ технологид цэцэлтгүй суралцахыг залуу үе та бүхэндээ хүсэн өрөө та бүхэнд амжилт хүсье. За тэгээд энэ сайхан оройн хүндэтгэлийн арга хэмжээний хоёр дахь сайхан хондгыг статистикийн салбарын ахмад ажилтан Баасан Доржих маань их хүндэтгэлийн хойброо өргүүлж байна. Та бүхэндээ эрүүлийн хад жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөө Баасан Доржих та эрүүлийн саруу сайхан бүхнийг хүсэн өрөө. За хоёр дахь сайхан эрүүлийн сайхан хондгоо хамтдаа сайхан бүргэрье. Энэ сайхнаараа энэ хурам цуулсан салбар нэгт эрхэм хүндэт та бүхэнд ажлын амжилт жаргал статистикч Оюнгага Даавдын өмнө өрн залъя. Энэ оройн мэндийг хүргэе. Үүний өмнө Монгол улсад орчин цагийн статистикийн алба үүсгэн байгуулагдсны түүх 100 жил яг үе үеийн ахмад статистикчид, хамтран ажиллагчид, одоо ажиллаж байгаа албан агчид болон сумын төсөв төрийн сангийн мэргэжилтнүүд, багийн засаг дарга нар болон бусад хамтран ажилладаг аж ахуй нэгж байгууллагууд, төрийн байгууллагуудынхаа төлөөллүүдэд хүргье. За Өсгөл аймаг бол Монгол улсад малын тоогоороо тэргүүлдэг том аймаг байгаа. За тэгээд мөн яг энэ зэрэгцээд манай Өсгөл аймгийн үе үеийн одоо статистикийн хэлцийнхэн бол ажил үйлсээрээ улсдаа бас энэ тэргүүлдэг хамт олон байгаа. Энэ бүхний ард хамтран ажилладаг манай багийн дарга нар, сумын төсөв тарийн сангийн мэргэжилтэнгүүд, сум орон нутгийн удирдлагуудын бас нүүр их хичээл сэтгэл байдаг хаа гэж бодож байна. За тэгээд та ийм мундаг хөдөлмөрч хүмүүстэй түүхт 100 жилийнхэн баярын нэгэн оройг ингээд хамт тэмдэглэх юм нэр хүндтэй одоо мөч тохиож яваад миний бие болон манай багийн хамт олон тэгэхээр туйлын баяртай байна. Тэгээд та бүхний цаашдын ажил үйлс өндрөөс өндөр амжилтыг хүсье. Тэгээд дахиад та бүхэндээ түүхт 100 жилийн баярын мэндийг хүргье. Баярлалаа. Эхэн та бүхнийхэн өмнө баярын мэдээлэлгээ дэвшүүлнэ хэмээн Өсгөл аймгийн мөрөн сумын засаг даргын ондогч хадагтай дугаараа таны хүндэт байна. За ингээд Монгол улсад орчин цагийн статистикийн алба үүсгэж өгсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. За Өсгөл аймгийн мөрөн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, мөрөн сумын засаг даргын зүгээс үйл ажиллагааныхаа хөтөлбөрт статистикийн 100 жил баг хорооны анхан шатны бүртгэлийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд энэхүү үйл ажиллагаанд зориулж 5 сая төгрөгийг бас зориулж байгааг та бүхэндээ одоо илэрхийлье. Тэгээд бүртгэл сайн бол анхан шатны бүртгэл маань сайн бол бидний ажил маш урагштай амжилттай явах учраас мөрөн сумынуудаа улсын хэмжээний бүртгэл тооцоо статистикээр жишг сум болохын төлөө энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Ингээд түүхэд 100 жилийн ойн баярын мэндийг та бүхэндээ дахин дэвшүүлж эрүүл саруу сайхан бүхнийг хүсье өрөөё. За тэгээд өнөө өдөр шууд одоо олон сайхан ахмадууд баяртан хүрэлцэн ирсэн сайхан надаагаад сууж байна. Тэгэхээр Өсгөл аймгийн тоо бүртгэлийн албаны одоо хамгийн анхны эдийн засагч өнөө жилийн энэ цагийн хэлгээн дээр бол одоо бараг 100 насны босхон дээр тэр сайхан насыг наслаж байгаа ихэм сайхан буурай Жамсран жавга маань хүрэлцэн ирсэн байгаа.
танд эргүүлэн саруул сайхан бүхнийг хүсье ингээд. За манай хөтлөгч тийшээ микрофоныг ширээнд нэг хүндэд тэгээрэй. Мэндэж хэлгээд дэвшүүлж бас ерөөлийн медаль өгөргөө гэсэн байгаа. Хүлээн авна уу. Авэнийг эвлүүлж их орон хүсэж шүлэг эвлүүлж. Их орон алсын дөрөв тэтгэраас алтан уулын оргил хүртэл асар мөн газар бол алдарт Монгол хүний амьдралын яваад их орон. Монгол шарын наваас Инглиш наваа хүртэл энгүүнийх газар бол эцэс монголчуудын амьдарч ирсэн эрдийн дала их орон. Алсынгийн сүндэрлсэн атар хэр нутаг мөн аргадын мөрөг тогсон асуух сайхан уулсан Богото цагийнсэн болон сайхан хангаан бодон манун хүүшсэн буурланд хайхатмэ. Өгөндөө гисэн өвчий сайхан маань хүний сэтгэлийг татсан хөдөө сайхан нутаг мөн өнөөдөр зэрэг агарган улсын шоу голомрон мөн Одын мөрхөн сайхан нагсан одын сайхан мотот мөн одон гоосоргон гагсан одон хөнди холонот нэ тэрийн сүрэг гоодсон тэрийн гон модмэн тэгсэн дэлгэсэн дигэн харсан зөрүүд мэн хатхан мотог байсан халуун элтэн хаяо эсвэн тазамэн Хотон тархуулсан хуулиараа баалгасан газар маань тааны хүнээр хангасан тахин цагаан мөрөн таван өшөө матгаасан тал хэрэн нутг мэнэ. Ангара хийжсэн автаангаа нутг мэн аавэжийн оршуу амраасан аттгүнти формэнэ. Төрт Монгол хүний төрсөн мөрчөрөө төмөн болон монголчуудын төрөлхийн нэваажин их орон уурал түүхийн түүх өмнө шаштрын судар буян бишиг төгсөн буйны их орон Монгол ороо хөх монголчууд хөх монгол тэнгэрийн дор хөгжин дэвшүүлж мандам таш дэвшиндээ хэлж дэлхийн тэргүүн авсуудын хэмжээнд хүрч Монголын ирээдүйг олж эрдэмтэн мөргөд элчиг дайчид их оронч ард түмний хүрээлүүлсэн Монголын дөр хүн бүрийн онтог өөрийн өөрт өнгөд оршиж байхын өчиг сайхан өрөөдийг их орон хамтаа өргөн барьж бүх ард түмний амгалан сайхан байхыг их орон хамтаа даатган мэдээе. Ингээд таавдынхаа чин сэтгэлийн халуун сайхан алуу талшин дор Өсгөл аймгийн галт сумын Монгол улсын соёлын дэргүүний ажилтан Элүшин Үлзий Баатрыга таавдынхаа халуун сайхан алуу талшин дор баяа сумын холоо сацаа
Монгол улсад статистикээс алба үүсгэн байгуулагдсны 100 жилийн ойн хүнд тэмдгээр шагнаж үнэмлэх болов. Үндэсний статистикийн хорооны дарга Баттава гэсэн байна. Баяр хүргэе. Мөн энэхүү хүндэглэлийг гардан оноо хэмээн тайснаа. Мөнх жаргал таны өрж байна. Дугаар номер 1733. Эрхэм хүндэт таныг Монгол улсад статистикийн алба үүсгэн байгуулагдсны 100 жилийн ойн хүнд тэмдгээр шагнаж үнэмлэх болов. Үндэсний статистикийн хорооны дарга Баттава гэсэн байна. Is мөнх жаргал таныг нэг хүндэглэлийг гардан оноо хэмээн тайснаа. Баяр тайгарна. Эрхэм хүндэт биш төрөвчүү таныг Монгол улсад статистикийн алба үүсгэн байгуулагдсны төв 100 жилийн ойн хүндэт тэмдгээр шагнаваа. Үндэсний статистикийн хорооны дарга Баттава гэжээ. Бэлэг сайхан танд аймгийн төр нийгмийн эдийн засгийг хөгжүүлэхэд өрөөлөлтөй ажилласныг тэнэлж аймгийн засаг даргын 2024 оны 11-р сарын 13-ны өдрийн 359 дугаар захирамжаар аймгийн засаг даргын тамгын газрын баярын бичгээр шагнав. Засаг дарга ган дэлгэр гэсэн байна. Баяр хүргье. Эрхэм хүндэт Баттава танд аймгийн төр нийгмийн эдийн засгийг хөгжүүлэхэд өрөөлөлтөй ажилласныг тэнэлж Эрхэм хүндэт Баттава танд аймгийн төр нийгмийн эдийн засгийг хөгжүүлэхэд өрөөлөлтөй ажилласныг тэнэлж аймгийн засаг даргын 2024 оны 11-р сарын 13-ны өдрийн 359 дугаар захирамжаар аймгийн засаг даргын хүндэт жуух хүчгээр шагнаваа. За баяр хүргэе. Мөн аймгийн засаг даргын жуух хүчгээр шагнагдаж байгаа дараагийн эрхэм төвшин төгс таныг тайзнаа гүйлдэдэг. Баяр хүргэе. Эрхэм хүндэт Батар жавхтай аваа таныг өдгөөрье. Аймгийн засаг даргын жуух хүчгээр даваасрын таашаглажээ таныг эрхэм хүндтэй шагналаа гарч явна гэмээр хүндэтгэөрье. Дугаар номер 388. Хүндэт Чулуунбаатар авагтай Сог Эрдэнэ таныг төр нийгмийн салбарт олон жил өргөдөлтөй ажиллаж аймаг орон нутгийнхаа хөгжилд дэвшилд оруулж байгаа таны хөтөлбөр бүтээлийг өндөрлөж засаг даргын 2024 оны 11-р сарын 13-ны өдрийн 359 дугаар доод захирамжаар аймгийн тэргүүний ажилтг тэмдгээр шагнаж үнэмлэх болов. Аймгийн засаг дарга Төмөр Баатар гэсэн байна. Баяр хүргэе. За мөн уг үсгэж хэлэх аймгийн тэргүүний ажилтны тал тэмдэгээр эрхэм хүндэт Нямдар жавхтай төрж хадам таашаглажээ таныг өдгөөрье. За мөн энэхүү аймгийн тэргүүний ажилтны гэмээр эрхэм хүндэт шагналыг гардан оноо хэмээн тайзнаа. Галбатар ховогтой бэлэг дэмбэр таныг өрж байна. Баяр хүргэе. Мөн аймгийн тэргүүний ажилтан тэмдэгээр эрхэм хүндэт арил давгтай хишиг баяр таашаглажээ таныг өдгөөрье. Мөн аймгийн тэргүүний ажилтан тэмдэгээр эрхэм хүндэт Хүрлбаатар авагтай дашчир таашаглажээ таныг өдгөөрье. Арил давгтай хишиг баяр таныг эрхэм хүндтэй шагналаа гарч явна гэмээр хүндгөөрье. Тайснаа аймгийн тэргүүний ажилтан гэмээр эрхэм хүндэт шагналын эзэн болсон Бүүвэ авагтай Батнягт таныг хүндэтгэмөрье. Баяр хүргэе таныг өрж байна. Мөн аймгийн тэргүүний ажилтан тэмдэгээр эрхэм хүндэт Батчаргал авагтай Төлөвөн таашаглажээ таныг өдгөөрье. Мөн аймгийн тэргүүний ажилтан тэмдэгээр эрхэм хүндэт Отоо авагтай үлций сайхан шагнажээ. Отоо авагтай үлций сайхан таныг эрхэм хүндэт шагналаа гарч явна гэмээр хүндэтгэөрье. Далан цэцэг авагтай Ням таваг таныг хүндэтгэмөрье. Мөн аймгийн тэргүүний ажилтан хүндэт тэмдэгээр эрхэм хүндэт Төмөр Баатар авагтай Янжин дулам таашаглажээ таныг өдгөөрье. За баяр хүргэе. Мөн энэхүү эрхэм хүндэт шагналыг гардан оноо хэмээн тайснаа. Бадраа авагтай дэлгэр мөрөн таныг баяр тайгаар өрье. Аймгийн тэргүүний ажилтан гэмээр хүндэт шагналын дараагийн эзэн Амгалан авагтай Цэндэсрэн таныг баяр тайгаар өрье. Аймгийн тэргүүний ажилтан хүндэт тэмдэгээр эрхэм хүндэт Шагдар Сүрэн авагтай агар таашаглажээ таныг өдгөөрье.
Давхтай бэлгүүн таныг баяртайгаар өрье. Эрхэм хүндэт Аравдан мөвгтэй бадрах таныг Өвсгөл аймгийн төр нийгмийн эдийн засгийг хөгжүүлэхэд өрөө бүтээлтэй ажилласан нэг тань өндөрөө үнэлж аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2024 оны 11-р сарын 19-ний өдрийн 112 дугаар захирамжаар Өвсгөл од медалаар шагнаж өнөөлөх болов. Өвсгөл аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бүрүү дөржигчээ. Содном овогтой ариун таныг Өвсгөл аймгийн төр нийгмийн эдийн засгийг хөгжүүлэхэд өрөвдөлтэй ажилласныг нь үнэлж аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2024 оны 11-р сарын 19-ний өдрийн 112 дугаар захирамжаар Өвсгөл од медалаар шагнаж өнөөлөх болов. Өвсгөл од медалаар эрхэм хүндэт алтан гэрэл овогтой. За үлзий цогтын дэлгэр сүрдаа шагнажээ. Өвсгөл од медалаар эрхэм хүндэт нар мандах овогтой. Даваа дулам таашаагчаа таныг өгөхөөрэй. Өвсгөл од медалийн дараагийн эзэн Бачуун овогтой Төмөр Баатар таныг хүндэт хүргье. Баяр хүргэе. Эрхэм хүндэт Даяа овогтой отхон цэцэг таныг хүндэт тэмдгээр шагнаж өнөөлөх болов. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бүрэл дөржигчээ. Хүндэт тэмдгээр шагнагдж байгаа дараагийн эрхэм Сандав овогтой Эдрэрэнд таныг шагнасан байна. Баяр хүргэе. Таныг тайзнан хүндэт мөрж байна. Хүндэт тэмдгээр эрхэм хүндэт баяр сайхан овогтой Бямба даашагнагчаа таныг хүндэт мөрье. Хүндэт тэмдгээр шагнагдсан Дорж овогтой Ганхүү таныг тайзнан хүндэтгэе. Доржин Ганхүү баяр хүргэе. Эрхэм хүндэт од овогтой Батбаатар танд иргэдийн төлөөлөгчдийн хурлын жоо хүчгээр шагнаж шагнава иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бүрэл дөржигчээ. Од овогтой Батбаатар таныг эрхэм хүндтэй шагналтаа гарч явна хэмээн өгөхөөрэй. Өвсгөл аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын жоо хүчгээр шагнагдсан дараагийн эрхэм болох Ням Дорж овогтой баяр жаргал таныг тайзнан хүргье. Баяр хүргэе. Эрхэм хүндэт Натаа Цэрэн овогтой оюума таашаагчаа таныг өгөхөөрэй. Өвсгөл аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын жоо хүчгээр шагнагдсан Дорж Гочоо овогтой эрдэн жаргал таныг тайзнан хүргье. Баяр хүргэе. Жоо хүчгээр эрхэм хүндэт Болдбаатар овогтой Гамбаяр таашаагчаа таныг өгөхөөрэй. Өвсгөл аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын жоо хүчгээр шагнагдсан Шимэт Доржийн Энх бат таныг баяртайгаар өрье. Таны статистик бүртгэлийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөлж үндэсний статистикийн салбарын дээд шагнал бүртгэл статистикийн тэргүүний ажилтан цог тэмдгээр шагнаж өнөөлөх болов. Үндэсний статистикийн хорооны дарга Баттава гэсэн байна. Эргүү бүртгэлийг гардан амнаа гинэ тайснаа Батбаяр овогтой энх цэцэг таныг өрье. Баяр хүргэе. Мөнгө бүртгэл статистикийн тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр Балдарж овогтой Батнасан таашаагчаа таныг өгөхөөрэй. Сэрэн Дорж овогтой ганц сүх таныг хүндэт хүргье. Баяр хүргэе. Статистикийн тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр Давааны овогтой Баясгалан таашаагчаа таныг эрхэм хүндтэй шагналтаа гарч явна гэмээр хүндэтгөөрэй. Бадрах овогтой Гамбаяр таныг тайзнан хүргье. Баяр хүргэе. Энэхүү хүндэт тэмдгээр Нямаа овогтой Лутуяр таашаагчаа таныг эрхэм хүндтэй шагналтаа гарч явна гэмээр хүндэтгөөрэй. Дугаар номер 1668. Таныг статистикийн албыг хөгжүүлэх мэдээллийн тогтолцоо технологиг боловсронгүй болгох мэдээ тайлбарыг үнэн зөв бодит байдлыг хангахад оруулсан том нэмрийг хүлээж үндэсний статистикийн хорооны хүндэт жуухаар шагнав. Үндэсний статистикийн хорооны дарга Баттава гэсэн байна. Энэ хүндэтгэлийг гардан авах гинэ тайснаа Эрдэнэ овогтой Ган зориг таныг өрж байна. Баяр хүргэе. Жуухаар шагнагдсан эрхэм баяр овогтой Эрдэнэ бэлэг таныг өгөхөөрэй. Мөнгөнийхөө хүндэт жуухаар шагнагдж байгаа автан гэрлийн дэлгэр сүрэн таныг тайзнан өрье. Баяр хүргэе. Эрхэм баяр овогтой Эрдэнэ бэлэг таныг эрхэм хүндтэй шагналтаа гарч явна гэмээр
Хөдөлгөөрье. Мөн хүндэт жоохаар эрхэм хүндэт дасцэвгөөгт баддарч та тэгнэжээ. Энийг эрхэм хүндтэй шагналаа гарч байгаа юм хөдөлгөөрье. Мандах хавагтай даваа дулам таныг хайснагорья. Баяр хүргэе. Эрхэм хүндэт хүрд баатарагт дашигчл таныг хүндэтгэн өрье. Үндэсний статистикийн хорооны хүндэт жоо харшаагнагдсан чимэд орж явахтай болор туяа таныг хайснан баяртайгаар өрье. Эрхэм хүндэт хүрсрэн огт отхон чимэг таныг хөдөлгөөрье. Шулуун авахтай буйн үлзий таныг хүндэтгэн өрье. Баасан огт ариун бол таныг хөдөлгөөрье. Үндэсний статистикийн хорооны хүндэт жоо харшаагнагдсан арил давахтай хишиг баяр таныг өрж баяр хүргэе. Мөн үндэсний статистикийн хорон хүндэт жоо хүчээр шагнагдсан эрхэм хүндэт Атом давчид огт отхуу таныг хөдөлгөөрье. Нэсна баасан зэрэг авахтай анх баяр таныг хүндэтгэн өрье. Монгол далай авахтай ан эрдэн таныг өрж баяр хүргэе. Ням авахтай од таныг өрж баяр хүргэе. Үндэсний статистикийн хорон хүндэт жоо хүчээр шагнагдсан шархуу огт отхон жаргал таныг хөдөлгөөрье. Баяр хүргэе. Үндэсний статистикийн хорооны хүндэт жоо харшаагнагдаж байгаа дараагийн хэрхэн болох Жансан доржийн мягмар жав таныг өрж баяр хүргэе. Эрхэм хүндэт цэвэн дорж огт дорж отхуу таныг эрхэм хүндтэй шагналаа гарч байгаа юм хөдөлгөөрье. Бүрүү данзаг авахтай бүх төгшин таныг хайснаа өрж баяр хүргэе. Хайснаа батхойг авахтай орхон таныг хүндэтгэн өрье. Эрхэм хүндэт соль огт адаа таныг хөдөлгөөрье. Нямдоржийн савгсрэн эрхэм таныг үндэсний статистикийн хорооны хүндэт жоохаар алдаршуулгын шагнасан байна. Баяр хүргэе. Мөн шагдар огт аттан дөш таныг үндэсний статистикийн хорон хүндэт жоо хүчээр шагнагдсан бол эрхэм хүндтэй шагналаа гарч байгаа юм хөдөлгөөрье. Хүндэт жоо хүчээр шагнагдсан Тасцэрэн огт амар исэн таныг хөдөлгөөрье. 100 жилийн ан энэ сайхан баярын өдөр эрхэм хүндтэй шагналаар чагнагдсан та бүхэндээ баяр хүргэж ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За бид бол шагналын судалгааг сумар нутгийн тодорхойлсноо гаргаж боломжит чадамт байгууллагууд боломжит ингэж шагналыг одоо та бүхэндээ хийсэн бүтээсэн чинь судалгаанд үйлчилж ингэж өгч байгаа. Тэгээд шагнал аваагүй аймаг орнуудын болон салуурын шагналууд аваагүй байх юм бол дараагийн шагналууд тодорхойлоод өгөх боломжтой гэдгийг хэлье. За үндэсний статистикийн хорооны 100 жилийн хүнд тэмдгийг энд хүрэлцэн ирсэн 129 багийн засаг дарга 23 сумын тусгай төрийн цагийн үйлчлүүлэлтэд бүгдэнд нь өгч байгаа. Тэгээ үндэсний статистикийн хорооноос одоо өнөөдөр дээр 5 тэмдэг дарагдаад их толгойд хийхээ. Бүгдэнд нь таа ирсэн бүх хүмүүстээ 100 жилийн ая медалийг энэ бүгдэнд нь зүгж амжихгүй байгаа учраас араас нь их 7 хоног сумар нутгийн өдөртлгүүдээр нь үйл хэв шүү гэдгийг хэлье. Бүгдэнд нь 100 жилийн ая медаль хүрч очиж байгаа шүү. За шагнагдсан бүх улсуудаа дахин ажлаа амжилт сайн сайхан бүгдийг өсөөрөө. Бид бүгдийн энэ сайхан баяр дээр олон сайхан орон бүтээлчд хүрэлцэн ирсэн Монгол улсын соёлын нэргэн ажилтан ядамсангийн гэл чулуушна хүндэтгэн өрье. За баярлалаа сайн байцгаана уу та бүхэндээ энэ гахтай сахуучийг халуун мэндийг өргөе бүгдээрээ сайхан үлдсгөөж гинөө. За ингээд статистикийн байгууллага үүсч өгсөний 100 жилийн энэ түүхэн сайхан баяр дээр баяр нэмж уран бүтээл өргөж байгаа дахь баяртай байна. Ингээд та бүхэндээ эрүүл их ачаарал хамгийн гэгэн сайхан бүхний хүсгэрөөч өөрийн шүлэг ардын жүжигчин жаргал сайхан манай илгүү хоймор сайхан нутагтаа гэж уран бүтээл юм барья. Орчинд ганцхан Монгол болохоор омгшиг цус мэн Монгол болохоор
Хоёр сайхан Монголоо дуудыг гэсэн юм аа ингээд Тэнгэр сайхан өмсгөлчүүдээ таавдаа баярын мэндийг хүргэж ачаадаг ахиндаа хүсэрэж байна. Завдраа сайхан хураад цагаан авчтаа минь дайрлаа. Ямар гоё нэртэй сонссон. Шүүчтэй. Монголчууд махдаг шүү таавгандаа ирүүлэх цаавсан бүлэг жишээ бас ахиндаа хүмүүсээр жонаа тэгээд өдрөө сайн баярлалаа хамдаа бүжиж нэг үчиг хамтдаа сайн өнгөрөөцгөө. Үнэхээр сайхан байна. За өчигдөр орой Баатар Дамбуу найз маань яриад ингээд сайхан баяр маань болгож байна. Тэгээ хотоос ингээд Үлзий хот руу дээрийг өрөөд ингээд сайхан шууд таавхныг баяр дээр баяр нэмэх гэж зорин одоо таксаар ирлээ. Тэгээ ороод ирэхэд халуун дулаан уур амьсгалтай халуун дулаан энийг сайхан баяр болж юм. Тэгээд таавхэндээ амьдралын бэлэг нэртэй 2015 оны үед дуулж байсан уран бүтээл авиргая. Бүх сайхан үзэсгэлэн гоо өсгөөчүүдээ зориуд яа бүгдээр ирчүүд нь өсгөөчүүдээ өрөөд үзүүлээрэй. Баярлалаа.
шиг хамтдаа сайхан баярлаж тэмдэглэж шинэ сайхан халуун дулаан нэргээ дүүрэн сайхан баярлж байгаа баяртай тааштай сайхан үсээ. Маш баярлалаа. Уран бүтээлийнхэн огидэж зэрхэн та бүхэнд медаль өргөж баяр хүргэлээ. За энэ талбайг одоо дүүргэж хүжгэлсэн эрхэм та бүхэнд бас баярлалаа. За харин одоо энэ цаг дээр албаасаар энэ 100 жилийн аян баярт зориулж хань өгсөн тэрл одоо сумууд болон Эхмүүдэн алдаршуулъя. За аймгийн засаг дарга дагны Төмөр Баатар 10 сая төгрөгийн хандивыг өргөсөн байна. Хүндарагч хүүхдүүдээс 1 сая 200 мянган төгрөгийн хандивыг өргөсөн байна. За Икулсум 600 мянга, Улаансум 350 мянга, Цагаануурсум 300 мянга, Хангасум 300 мянга, Харьяалансум 400 мянга, Баянзүргсум 800 мянган төгрөгийг, Лунтбаяр 50 мянган төгрөг, Эдрэбэнд 50 мянга, Бямба 50 мянга, Атхалан 300 мянган төгрөг, Цагаануусум 700 мянган төгрөг, Цэцэрлэгсум 500 мянган төгрөгийг, Гартасум 600 мянган төгрөгийг, за Оригл Соломон 400 мянга, Алагэрдэн 300 мянга, Жаргалансум 500 мянган төгрөгийг, Эрдэнэсум 300 мянган төгрөг, Харуулагсум 400 мянга, Цагаануурсум 250 мянга, Эрдэнэчилдэнсум 700 мянга, Чандман өндөрсум 300 мянган төгрөг, Мөрөнсум 350 мянга, Тосон цэнгэл 350 мянга, Түмэл 350 мянга, Бүрэн дутх 200 мянга. За Бэкан тулаг 100 мянган төгрөг, Аршаан 300 мянга, Төврөлөг 300 мянга, Дэ Баасан дорж 500 мянган төгрөг, Эрдэнэбаатар 50 мянган төгрөгийг тус Монгол улсад статистикийн албаас шүүжсэний 100 жилийн баяр наадамд хоймор сайхан нутгийн химэрлэг зам овны төлөөлөл сангуучид маань баяран тэмдэглэж байгаа энэ сайхан баяртан эйхөө хандивыг өргөсгөөсөн байна. Баяр хүргье. За ингээд одоо хүрэлцэн гисэн байгаа эрхэм зочдынхон дундаас Азийн наадмаар багтсан тэрл сайхан эрхмүүдийг тодруулах Азийн суулааг одоо задлах нь байна. 3 азсныг одоо тодруулах нь байна тийм. За тэгэхээр хамгийн ихний азсныг таныг одоо тодруулж өгөөч гэдэг нь хүмүүж байна. За гараа харуулъя тийм. Суглаа одоо суглаад дээш одоо гараа харуулж байгаа сугдаг тийм ээ. Яа, өчигдөөс гараа сайхан харуулж байгаа сумдаа гаргаад ирсэн шүү. Батнасан овогтой сайн бат юм уу да? Баяр хүргэе. За хаан сууж байна. Азтай маань хамгийн ихний азтай. Эго haan гой баяраар азтай болно гэдэг бол үнэхээр азтай яндаа байна мөн үү? За дараагийн азсныг статистикийн хорооны Ахмад ажилтан Баасан дорж таныг хүндэдэг яа. Таныг одоо дараагийн азсныг маань тодруулж өгөөч гэж хүндэдэг мөрч байна. За саяын азтан маань одоо Power Bank-ны эзэн болсон бол харин одоо дараагийн манацтан халуун барьдаг сүнх үү те? За албаны одоо сайхан сүнхний эзэн болох нь шүү дээ. За 10 дангийн бадрах азтан болсон баяр хүргэе. Таныг өрч байна. Гурав тасныг маань тодруулж өгнө хэмээн тайсан.
дунд гарын мөнгө аягны эзэн тодорно тийм үү? Тэсний статистикийн хорооны ахлах мэргэжлийн уян гадрын хайгур яа гэж байна. Нэг одоо супер азтныг манд тодруулж өгнө хэмээн. Дөрж байна. Энэ үйл ажиллагаа бороо шиг шороо шиг шуураад өнгөр тийм ээ. Тэгэхээр хамгийн одоо гоё дурсамж олж үлдэх тэр зүйл бол гэрэл зургийг хайснаа мөнгөчүүлж үлдээсэн. Тэр зураг байх болно шүү. Манайхан тэгээ гоё азтнууд маань хамгийн гоё дурсамжтай зургийг хатуулаарай. За супер азтны маань нэр тодорч гарч ирсэн. Хүрлбаатар овогтой Түмэн үлзээ. Баяр хүргэе. Хүрлбаатарын Түмэн үлзээ та азтай болсон. Баяр хүргэе. Дахин аз жаргалыг хүсье. Биедэн эрүүл энхийг сэтгэлийн амар амгалан амьдралын төвшин сайн сайхан бүхнийг хүсэн ирвэё. Баяр хүргэе. 근데 이들이 아마 같아요. 굉장히 어떻게 생각하게 된 거야? 이제 하나 요새 같이 스타트에서 workshop에 도와주는 거 뭐야? 이제 우리 스타트에서 직접 많이 나가는 아직부터 일들이 근데 이렇게 생각하고 tahu membuat motor di sini untuk angkat satu tahun musuh ada tahu membuat ayat musik orang juga main itu lagi orang juga akan jadi astem bersama baik kena kalau orang juga statistik ayat kata statistik ya tahu saya nih ya. Sahabat mungkin di sini kami karton dokumen hitsin dari Bazar Tambo. Өрх нийгэм эдийн засгийн судлаач Эдэрмэн мөн өрх нийгэм эдийн засгийн судлаач Бямба ахлах мэргэжилтэн Алтан цэцэг өрх нийгэм эдийн засгийн судлаач Батбаатар нарыга шагналыг долно гэмээр хүндэтгэөрье. Мөн өрх нийгэм эдийн засгийн судлаач Баяр жаргалыгаа мөн урья. Ингээд 100 жилийн ан арга хэмжээний үеэр зохиогдсон гар бөмбөгийн тэмцээнд 1, 2, 3 байр эзэлсэн баг тамирчтай шагналын гардуулж баяр хүргэнэ. За өргөмжлийг өнөс сонирхолтой. Статистикийн хэлтсийн алба үүсгэн байгуулагдсны 100 жилийн ан хүрээнд Өвсгөл аймгийн засаг даргын дэргэдэх статистикийн хэлтсийн сумдын статистик хариуцсан албан хаагчдын дунд зохион байгуулсан гар бөмбөгийн тэмцээнд амжилттай оролцож 3 дугаар байр эзэлсэн тул баяр хүргэж өргөмжлөлөө 200 мянган төгрөгөөр шагнаж урамшуулва. Өвсгөл аймгийн засаг даргын дэргэдэх статистикийн хэлтсийн дарга Базар Тамбо Өвсгөл аймаг мөрөн сум 2024 оны 11 сарын 23-ны өдөр гэжээ. 3 дугаар байрыг эзэлсэн эрхэм хүндэт Гамбаяр ахлагчтай Эрдэнэ улган сумын баг тамирчтай хүндэтгэн урья. Тэмцээнд амжилттай оролцож 3 дугаар байрыг эзэлсэн Гамбаяр ахлагчтай Эрдэнэ улган сумын баг тамирчид баяр хүргэж спортын өндөр амжилтыг хүсэн ирээё.
Статистикийн албан байгууллагын 100 жилийн оюун хүрээнд Хүсгэл аймгийн засаг дарганы дэргэдэг статистикийн хэлтсээс сумдын статистик хариуцсан алба хаагчдын дунд зохион байгуулсан гар бөмбөгийн тэмцээнд амжилттай оролцож дэд баригдсан дээш шин баяр ахлагчтай Аршаанд сумын баг хамт олонд баяр хүргэж хайснаа хүрье. Аршаанд сумын баг хамт олондон медаль өргөмжлөлт 300 мянган төгрөгөөр шагнаж өргөмжлөд Хүсгэл аймгийн засаг дарганы дэргэдэг статистикийн хэлтсийн дарга Базар Дамбуу Хүсгэл аймаг Мөрөн сум 2024 оны 11-р сарын 23-нд гэсэн байна. Баяр хүргье. Зохион байгуулагдсан гар бөмбөгийн тэмцээнд тэргүүн байрыг эзэлсэн бэлэг сайхан ахлагчтай цэцэрлэг сумын баг дамирчтай Урья алтан сумын эзэн алтан медаль өргөмжлөлд 400 мянган төгрөгөөр шагнаж өргөмжлөж байна. Бэлэг сайхан ахлагчтай цэцэрлэг сумын баг дамирчтай халам баярыг хөргөж спортын өндөр амжилтыг хүсэмээрээ. За энэхүү шилжин явах алтан цомыг манай Хүсгэл аймгийн цэцэрлэг сумын баг дамирчид 4 дахь удаага авч байгаа шүү. Халам баярыг хөргөж спортын өндөр амжилтыг хүсье. Бактоерик хүргэе. Баярлалаа амжилт хүсье. Статистикийн албан байгууллагын 100 жилийн оюун хүрээнд Хүсгэл аймгийн засаг дарганы дэргэдэг статистикийн хэлтсээс сумдын статистик хариуцсан алба хаагчдын дунд зохион байгуулсан гар бөмбөгийн тэмцээнд амжилттай оролцож шилдэг донтлагчоор шалгарсан баяр хүргэж өргөмжлөл 100 мянган төгрөгөөр шагнаж өргөмжлөд Хүсгэл аймгийн засаг дарганы дэргэдэг статистикийн хэлтсийн дарга Базар Дамбуу баяр хүргье. Энэхүү хүндэтгэл гадсан амныг минь тайснаа дээш шинэ баяр таныг баяртайгаар хүргье. Баяр хүргэе. Шилдэг донтлагч шинэ баяр. Монзол жилийн арга хэмжээнд зориулсан гар бөмбөгийн тэмцээнд амжилттай оролцоод шилдэг холбогчоор шалгарсанд баяр хүргэж өргөмжлөл 100 мянган төгрөгөөр шагнаж өргөмжлөлөө. Эрхэм хүндэт өсөх жаргал таныг өнтгөрье. Гар бөмбөгийн тэмцээний шилдэг холбогчоор шалгарсанд баяр хүргэж өргөмжлөл 100 мянган төгрөгөөр шагнаваа. Шилдэг холбогч. За мундаг байна. Баяр хүргэж олон их амжилтыг хүсэмээрээ. Гар бөмбөгийн тэмцээнд амжилттай оролцож тэгш тоглогчоор шалгарсан баяр хүргэж өргөмжлөл 100 мянган төгрөгөөр шагнаж өргөмжлөд өгсөн байна. Энэхүү шагналыг хартан амлог юм дайснаа. Бэлэг сайхан таныг өрж баяр хүргье. Бэлэг сайхан. Бэлэг сайхан маань бас л цэцэрлэг сумын багтамжтай хамтаалсан шилдэг болж байгаа маань баяр хүргэе.
За баяргая одоо 100 жилийн хүндэт тэмдгээр шагнаж өнөхөд бизнес статистикийн хооронд баталгаа гэсэн байна. Энэ хүндэглийг өнөөдөр энэ сайхан өдөш эрхэм таа бүхнээ энэ гоё баярыг хамтдаа хөтлөж байгаа партнер Шимэт оржин энх бат танд гардуулж байна. Хүлээн авна баяр хүргье. Сайго 100 жилийн баяраар нэжгэр сайхан тэмдэглэж байгаа. Хамир нутгийн эрхэм олон статистикчид эрхэм таавгадаг дахин баяр хүргье. Энэ сайхан баярыг дахиад дуудан зохион байгуулсан аргумын тэмцээнд амжилтаа олсон эрхэм тамирчдад шагналыг гардуулж баяр хүргэе. Монгол улсын санхүү эдийн засгийн нягтлан бодох бүртгэлийн албыг хөгжүүлэх үйл хэрэгт олон жил итгүү зүтгэл өр бүтээлтэй гарган ажиллаж байгааг үнэлж Натаа Цэрэнгийн оюума танд Монгол улсын сангийн яамны жуух хүчээр шагнаж урамшуулва сангийн сайд бэ жавхлан гэжээ. Натаа Цэрэн огт оюума таныг эрхэм хүндтэй шагналаа гарч явна хэмээн хөдөлгөөн өрье. Төв 100 жилийн арга хэмжээний үеэр зохион байгуулагдсан гар мөнгөний тэмцээнийг гардан зохион байгуулж хүчин зүтгэсэн Хөвсгөл аймгийн статистикийн хэлтсийн өрх нийгэм эдийн засгийн эрхэм судлаачдаа бас халуун баярыг хүргье. Нийт шагнал авсан бүх тамирчдаа баяр хүргэе. Шагнал хүртсэн ингэрээ медалсан тэр сайхан эрхмүүдэд баяр хүргэж сумдын төлөөлөл болж эрхэм таагүй мэдээж хэлгээд дэвшүүлгээр бэлэн болсон Хөвсгөл аймгийн Чандамд өндөр сумын 3 дугаар багийн сэнэрх Эрдэнэ баярыг орон бүтээтийн хамтаар баяртайгаар өрье. Их Монгол нутгийн хоймор заяасан холбоотой ижиг байгальталаатай усан хүйгээр холбоотой нутгаан мараадсан Хөвсгөл нуурмын улсын хан дундангтай нуран дандасан Хөвсгөл нутаг минь тэнгэрийн дорсонтэй энэ сайхан хоймор нутгийн хиймэрлэг статистикчид та бүхэндээ 100 жилийн баярын халуун мэндийг өргөдөг шилээ. Ингээд волейболын тэмцээнд амжилтаа оролцсон эрхэм волейболчдод зориулаад энэ төрөлсөн ирсэн бүх сайхан эрчүүдийн зориулаад Баавартай Монгол эр хүн гэдэг дөө өргөн барья. Та бүхэн тоглон сууж таалан болгоё. Хамзэрдүүлдэг яр амтгадаж агсэнгидса осоо хивэртэй Монгол заяанд төрсөн агтайсага бүхэл чамтлсаа
rock to the beat till it hurt. Everybody in the club go to work. I'ma rock to the beat till it hurt. Everybody in the club go to work. I'ma rock to the beat till it hurt. Everybody in the club go to work. I'ma rock to the beat till it hurt. Everybody in the club go to work. I'ma rock to the beat till it hurt. 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 Beat till it hurt.